үзүүлэгчид баг зөвчтийн одоо номноос бид нар явж байгаа. Өнөөдөр бид нар Амос номон дээр ирсэн байна. Амос гэж энэ одоо хүний тухай бол Библиэр тэр бол яг энэ номноос нь өөр газар нэг мэдэхгүй. Өөрийгөө хэлэхдээ бол мань хүн өөрийгөө бүр иш үзүүлэгч биш, иш үзүүлэгчийн хөвгүнч биш гэсэн ийм байдлаар энэ номонд өөрийгөө дүрсэлсэн байдаг. Нэг талаар өөрийгөө хончин, жимс хураагч, зүгээр ийм тухайн үеийн одоо фирмийн ажилтан гэсэн ийм байдлаар энэ өөрийгөө танилцуулдаг. Тийм ч учраас юм нэг талаар хэрвээ бид нар Хозея номыг санаж байгаа бол Хозея номон дээр одоо Хозея бол ер нь Бурхны ард түмнийг нэг талаар Бурхны ард түмний зүрхэнд нь ярьдаг. Зөөлөн одоо жоохон тийм ээ харагдсан маягтай юм байдлаар. Гэтэл харин Амосын яриа бол илүү жоохон шодоохон, хүмүүсийн илүү тархинд одоо ухаанд нь илүү ойлгох юм одоо зорилготой ч гэх юм уу тийм ээ. Ийм замаар хийсэн. Тэгээд тэр байтугай тэр заримдаа Бурхны ард түмнийг 7 дугаар ихний хэсэг дээрээс ирээ харах юм бол Башааны үнэнүүдэд та нар гэж дуудсан байгаа. Өөрийнхөө толгойд бодогдож байгаа зүйлийг шууд хэлдэг ийм одоо шодох маягийн зантай ийм одоо хүн байсан юм шиг байна. За мань хүний хувьд бол урд Юда хаанчлалын одоо хэсэгт амьдарч ирсэн. Юда хаанчлалын хэсгийн яг одоо Иерусалимаас 130 км-ийн зайд байдаг. Тэр нэгдүгээр ишлэлээр ирсэн Текоа гэсэн ийм одоо жижигхэн тосгоноос гаралтай ийм хүн байна гэж өөрийгөө гэж танилцуулсан байна. За мань хүний үйлчилж ирсэн одоо орон зай юу юм бэ гэхээр сонирхолтой. Мань хүн бол ерөөсөө Израиль Юдайгийн эргэн тойронд байгаа нэг 6 өөр үндэстнүүдийн талаар одоо ярьж эхэлдэг. Гэхдээ мань хүний одоо иш үзүүлгийн гол одоо үндсэн талбар зорилго нь бол хойд хаанчлал буюу Израилийн тэр одоо хаанчлал руу одоо чиглэсэн ийм иш үзүүлгийг ерөнхийдөө өгсөн байна. Маш олон одоо иш үзүүлэгчид тодорхой одоо газрыг чиглэж ажилладаг. Бурхан өөрийнхөө ард түмэнд хэрэг хийж байгаа үгээ одоо иш үзүүлэгчээр дамжуулан тодорхой зүйлийн төлөө явуулдаг. Ялангуяа гин нүгэлд орсон одоо Израиль Юдан ард түмний одоо төлөө явуулдаг. Одоо Амосын хувьд бол яг хойд хаанчлал Израильд зориулагдсан илэрхийлсэн ийм одоо иш үзүүлэгч гэж бол хэлэгддэг. 8 дугаар зуун манай эртний өмнөх 8 дугаар зуун буюу одоо хойд хаанчлал Ассирийн даралд орохоос өмнө гэсэн үг. Одоо ийм одоо үйл явдлын одоо үед Амос чиглэгдсэн. Тэр үед яг юу болж ирсэн юм бэ гэж 8 дугаар зууны үед манай эртний өмнөх 8 дугаар зуун 740 50 60 оны үед гэсэн үг. Хэрвээ бид нар санаж байгаа бол одоо Содомын хаанаас хойш одоо Израиль улс маань хоёр хуваагдаад нэг нь Юда, нэг нь Израиль болсон, тийм ээ. Тэгснийхаа дараа ерөнхийдөө хойд хаанчлалд 10 одоо Израилийн нөгөө 12 овг аймгийн 10 тэнд багтсан урдлын овг аймаг буюу Юдад бол 2 овг аймаг нь одоо үлдсэн урдах хаанчлал. Тэгээ ерөнхийдөө ингээд Израилийн түүхээс харахад хойдлын хаанчлалд ямар ч сайн хаан байгаагүй. Израильд. Харин Юдад бол зарим сайн хаан байсан. Амосын хувьд бол хэдийгээр биш тийм Юдан хаанчлалын дотор амьдарч байгаа хүн боловч хойд хаанчлалд иш үзүүлэхээр одоо илгээгдсэн юм хүн байна. Гэхдээ мань хүн бол иш үзүүлэгч гэсэн ийм одоо том хэрэгэн цол одоо нэгдүгürt мань хүнд бол байхгүй. Өөрийгөө хэлж байгаа бол би зүгээр хончин, би зүгээр жимс хураагч ийм одоо хүн гэж. Бурхан заримдаа маш гайхалтай хүмүүсийг ашиглаж өөрийнхөө хаанчлалыг хэлхийг одоо хүсдэг. Заримдаа би пастор гэж тийм ээ. Одоо би жишээлбэл хэлэхдээ би онцгой хүн учраас Бурхан намайг дуудсан гэж хэлэх боломжгүй. Яг гэвэл Бурхан өөрийнхөө ард түмний дотроос дандаа санаанд оронгүй хүмүүсийг бүр Паулийн хэлснээр бол энэ ертөнцийг ялихгүй хүмүүсийг сонгож өөрийнхөө үйлчлэлийг хийлгдэг гэсэн. Тэгэхээр би бас Бурханаар одоо пастор болохоор сонгогдсон бол энэ ертөнцийг бас ялихгүй нэгэн байсан учраас сонгогдсон гэсэн. Зарим хүмүүс Бурханы хүмүүс паструуд амар том гэсэн ийм одоо ойлголт одоо байдаг. Мэдээж Бурхан өөрийнхөө ард түмний төлөө сонгосон одоо өдөрдөх паструудыг
үнэлэх ёстой, сонсох ёстой гэсэн ийм одоо зүйлийг Бурхны ард түмэнд хэлсэн. Гэхдээ Бурхан тэр хүмүүсийн чадвараас болоод сонгоогүй. Тэр хүмүүсийн мундагаас болоод сонгоогүй. Тэр хүмүүс бусдаас илүү учраас сонгоогүй байдаг. Харин ч Бурхан хэн нэгнийг бардамнуулахын тулд харин ч даруухан, харин санаанд оронгүй, харин ч үл мэдэгдсэн ийм хүмүүсийг өөрийнхөө одоо ард түмний удирдагч байхаар Бурхан сонгосон ийм түүхүүд зөндөө байдаг. Хэрвээ бид Давид хааны түүхийг хэрвээ харуул тийм байна. Тийм ээ. Коринт хотод бичсэн загталдаа Паул Коринтийнхнийг хүртэл сонгосон нь Бурханы тийм ээ энэ сайн мэдээ хинээрч одоо сайхагдуулахгүй тулд юм аа гэж одоо Коринтыханд өөрсдөд нь хэлсэн байна. Та нар баян язгууртан мэдлэгтэй бололтой хинч байгаагүй үстэй гэж өөрсдөд нь сануулдаг. Бурхан Амос гэж энэ хүнийг одоо тийм ээ өөрийнхөө одоо Израиль гэдэг хаанчлалд одоо зориулан илгээсэн. За тэр үед Израилийн ард түмний нийгэм ямар байсан юм бэ гэж. Тэр үе бол хэрэв бид нар өнөөдрийнхөө төсөөлөх юм бол ер нь бол дайн дажин бараг байхгүй болсон. За магадгүй Йонагийн одоо тунхаглаас болоод Ниневед очиж тунхаглаас болоод Асир бол ямар нэгэн талаар одоо Израиль руу дайрах, довтлох ийм нэгэн одоо улс төрийн зорилго энэ хол болсон ийм байсан үе. Дайн дажин байхгүй, инх амгалан байсан. Тэгээд нэлээд одоо гой хөгжлөн цэцгэлсэн ийм үе. Хүмүүс өөрийнхөө гэрийг бариад зогсохгүй бас цуслангийн байртай болж исэн энэ үе. Зөвхөн одоо унаад хэрэг жижигхэн одоо портроор юм зөөжсэн бол одоо гой том машинууд аваад тансаг одоо зугаалханд явдаг ийм болцсон байсан үе гэсэн өнөөдөр хараад төсөөлөх юм. Тэдний гэр оронд идэх хоолтой, усан үзмийн талбай гой ургаж байгаа, тариалан сайхан, ер нь хөгжин цэцгэлэлтэй, ийм их одоо нам хүм сайхан одоо дайн дажингүй олон жил болсон ийм одоо үе байсан. Энэ үед хүмүүс яадаг вэ? Урламж Бурхан руу явдаг уу? Үгүй. Харамсалтай. Бид нар яг адилхан. Бурханаас улам холдож ирсэн Израилийн ард түмэн. Холдохдоо тэд нар бүр өөр шашин одоо шүтэнүүдэд тийм ээ мөрөгж ирсэн. Израилийн Бурханыг мартаж ирсэн. Тэгээд дээрэс нь тэд нар өөрсдийнх нь амьдрал завхарч ирсэн. Нөгөө эзний хуулийн дагуу амьдрал гэдэг юм байхгүй болсон. Бид нар бусад одоо баг зүнжлийн номнуудаас заримдаа хардаг тэдний өргөл хүртэл Бурханаар үзэн ядагдах хэмжээний тийм амьдралтай болсон байсан. Тийм учраас Амос одоо энэ хойд хаанчлалд очиж удахгүй ирэх тэр нэг Асирийн булааны цэцэлтийн тэр нэгэн аимшигт өдрийг одоо тунхаглах ийм одоо үргээр Амос очиж. Амос мэдээж ирэх тухайн үед бас очиж исэн Хосея, Исая болон бусад иш үзүүлэгчтэй нэгэн дор одоо зэрэг одоо нэгэн үед одоо үйлчилж байсан хүмүүс үгэлтэй. За Амосын одоо иш үзүүлгийн номон дээр гол одоо голчлон хэлсэн гурван чухал үндсэн одоо зүйл үүдэг. Израилийн хаанчлалын одоо завхрал ямар гурван чухал зүйл вэ? Нэгдүгээр шудраг ус явдал. Хоёрдугаар завх хайрал. Гэр бүлийн ороо бусгай байдал. Гуравдугаар энэ эд хөрөнгөний асуудал. Шудраг ус замаар олсон эд хөрөнгөний асуудал. Тэрнээсээ болж одоо амьдралынхаа тодорхой зүйлсийг шийдэж байгаа ийм одоо үйл явдлуудаас болсон. За ийм одоо нөхцөл байдалд ирсэн энэ үед одоо Амос Израильд хурж ирээд за та нар бол одоо болохоор байж шүү гэсэн ийм одоо чухал одоо иш үзүүлгийг үзүүлсэн байгаа. За тэгээ бүгд хамтдаа за эхний 6 одоо эргэн тойрны Израиль болон Юдаг тойрсон 6 одоо харин үндэстнүүд нь ямар үндэстнүүдэд одоо хэлсэн бэ гэхээр ерөө бид нар 2 дугаар ишлээс харах юм бол эзэн ингэж айлдж байна. Дамаскын 3-4 гэмт үйлдлийн шийдлийг би эсполиулна гэж. 3 дугаар ишлэл Дамаск. 6 дугаар ишлэл дээр эзэн ингэж айлдж байна. Газын 3-4 гэмт үйлдлийн шийдлийг би эсполиулна гэж. Газ. Өнөөдөр газын зургус гэж та нар сонсоод байгаа юу те? За. Дараа нь дахиад 9 дугаар ишлэл дээр Тирийн 3-4 гэмт үйлдлийн шийдлийг би эсполиулна. Тир ус. Тир гот. Дараа нь Эдом дахиад уншиж явж байна.
3-4 гэмт шиг одоо үеийн шийдвэрлийг бий болиулна. 13 дээр Аммоны хөвгүүдийн одоо зүүн талд нь одоогийн одоо Йордан улсын нийслэл Аман гэж газар байгаа шүү дээ. Тэр магадгүй тэр багтын Аман баг. За тэгээд дараа доош 2-р бүлгийн 1-р ишлэлээр сарах юм бол Моабын 3-4 гэмт үеийн шийдвэрлийг бий болиулна гэж. Моаб гэж уушгаа бүрцүүлдэг хэсгийн тухай ярьж байна. За эдгээр одоо энэ сонирхолтой хэлж байгаа яг еврей хэллэг 3-4 шийдвэрлийг гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл би тэднийг 3 удаа ингээд өнгөрөөж байгаа харин 4 дахь дээр шийдэл ирж байгаа гэсэн юм санаагаар. Өөрөөр хэлбэл тэсэн гисэн гэхэд яаж тэсгэлдэ гэсэн юм санаагаар. Маш их үйлдэлүүд ингээд үйлдэгдсэний дараа би одоо яалтчгүй энэ хүмүүстэй одоо өөрийнхөө шийдвэрлийг одоо буулгаж яана гэсэн юм зүйлийг хэлсэн. Тэгээд одоо 2-р бүлгийнхаа 4-р ишлэл дээр одоо урд хаанчлал буюу Юдад одоо зориулж хийж байгаа. Би Юдагийн 3-4 гэмт үйлдлийн шийдвэрлийг би болиулна гэж. Өөрөөр хэлбэл эхний 3-ын өнгөрөөс одоо 4 дахь дээр бол шийтгэл үлдэнэ гэсэн юм санаа гэдэг хэлж байгаа. Тэгээд 6-р ишлэл дээр Израилийн 3-4 гэмт үйлдлийн шийдвэрлийг гэдэг. Ингээд нийт 8 одоо улсын тийм ээ одоо хэсгүүдийг шийдэх тухай Амос хэлсэн. Гэхдээ одоо энэ одоо иш үзүүлгийн энэс хойш хэсэг дандаа Израильд зориулсан иш үзүүлэлт байж байгаа. Тэр Израильд зориулсан иш үзүүлгийн бүгдээрээ анхаарай. Нэг талаар зүгээр энийг ингээд харахад биш үү? Бурхан өөрийнхөө ард түмнийг ингээд одоо манай чуулганыг ч гэдэг юм уу? Тийм ээ? Эсвэл Монголын нэгэн ямар нэгэн чуулган шиг эсвэл энэ чуулган дотор байгаа нэг эсийн бүлгийг ч гэдэг юм уу? За эсвэл эсийн бүлэг дотор байгаа нэг хүнийг ч гэдэг юм уу? Бурхан хэрвээ үнэхээр гэм нүглийг нь ойлгол шийдэх сахилгажуулах юм үйл болох юм бол эргэн тойрныхын улс үндэстнүүд яг энэ ч бас адилхан хамсраад одоо тэдний амьдралын хэм маяг нэг байгаа гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэдэртэй бас хамт ингэж одоо шийтгэж байгаа гэдэг юм анзаарах хэрэгтэй. Нөгөө нэг үг гэдэг шүү дээ. Нэг үхрийн нэмэр дөрвөл мянган үхрийн нэмэр дөрвнө гэж. Израилийн аймагчтай одоо амьдралын хэм маяг эргэн тойрных нь Бурхныг мэдгүй байгаа хүмүүсийн ч хүртэл одоо амьдралын хэм маяг дотор нөлөөлж эднийг шийдэхэд хүргэж байгаа ийм одоо үйл хэмжээ явж байгаа гэж харж байна. За тэгээд бүгд Израильчууд яагаад шүтэх болсон тухай энэ ч тодорхой 6-р ишлээс 8-р ишлэлийг бүгд уншия. Энд дэр хэлсэн байна. Эзэн ингэж айлгч байна. Израилийн 3-4 гэмт үйлдлийн шийдвэрлийг би болиулна. Тэд зөвхт нэг мөнгөөр гачигдсаныг хос шахаагаар худалдсан. Өөрөөр хэлбэл шудраг ус хандсан хүмүүсийг тийм ээ мөнгөөр. За үгээгүй нэгний толгойг шороонд дэвсэхэд дорой нэгний замыг эргүүлдэг. Ариун нэгнийг будруулахаар эцэг хоёул нэг отон дээр ордог. Тархины ширээ бүрийн дэргэд барьцаа болгож авсан хувцснууд дээр сунааж торгуулагчдын дарсыг Бурханыхаа гэрт уудаг. Өөрөөр хэлбэл 1-р тэд шудраг ус явдалтай байсан. 2-р тэдний гэр бүлийн бүлд завхайг бий болсон. Завхарсан. Тэгээд хамгийн сүүлийн тэр хэсгээр харах юм бол тэд бусдаас булааж авсан хувцсан дээр тайван нойрсож байгаа тухай хэлж байгаа. Бусдаас булааж авсан хувцсан дээр өөрөөр хэлбэл шудраг ус байдал одоо үл итгэх байдал, Бурханаас үлэмэх байдал одоо юух нийгмийн юм одоо бусамаг завхарал маш их одоо бий болсон ийм одоо нөхцөл байдлыг илэрхийлж байгаа. Та нар ийм учраас Бурханаа шийдвэрлэж байгаа гэж. Тэр дээш 4-р ишлэлээс хэрвээ бид нар харах юм бол Юдагийн талаар хэлэхдээ 3-4 гэмт үйлдэлүүдийн шийдвэрлийг бий болиулсан. Учир нь тэд эзний хуулиас татгалцсан гэж хэлж байна. Израильч. Тэгээд тушаалуудыг нь сахиагүй гэж. Өөрөөр хэлбэл Израилийн ард түмэн дахиад нөгөө баг түнчдийн номнуудын ерөөсөө гол одоо юм чинь энэ шүү дээ. Ерөөсөө удахгүй та нар дээр улаан эзлэгчид ирж эх орны чинь сөнөөгөөд хүү болгоод өөрсдөө чинь олцлоод цөллөгт явуулах гэж байна гэсэн ийм гол одоо мэдээг хэлж байгаа. Амосын гол хэлж байгаа өөрсдөө одоо тэд хэлж байгаа гол санаанууд та нарын ямар үйлдэл үйлдснээ мэдж байна гэж. Эзний хууль дүрмийг сахиагүй байснараа та нарын донд юу болсон? Завхрал бий болсон. Нийгмийн ороо босгоо, шудраг ус байдал. Одоо
юу гэх одоо хүний яснаас гэр бүлийн нөхцөл байдал өөр болсон. Муу мухай зүйл ихсэн. Ийм одоо нөхцөл байдал байна гэж. Тийм ээ. Би маш олон удаа заримдаа хүмүүс нэг зүйлийг ойлгохыг хүсдэг. Монгол улс бол үнэхээр аз жаргалтай газар. Дайнаас олон жил бол амьдарсан. Яг тухайн үеийн одоо Израильч гэж. Дайнаас хол амьдарсан ард түмэн цэцгэлэг хөгждөг. Хэдий ч нэг удаан байд хэдий ч нэ. Яг тийм үед бид нар одоо ирсэн цэцгэлэг хөгжих боломжтой. Гэхдээ бид нар нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Ялангуяа Бурхны ард түмэн бид нар эзнээсээ хол болчихгүй гэж хэрэгтэй гэсэн. Хэрэв бид нар Амос номын хэсгийг харах юм бол Бурхан тэднийг одоо анхааруулад ингэж хийж 13 дугаар ишлэл дээр 2 дугаар одоо бүлгийн 13 дээр юужилсан тариагаа дүүрэн тэрэг доош дардаг шиг би та нарыг дарах үед гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл Бурхан энэ нөхцөл байдлыг чинь удаан тэгж харсаар байх юм боломжгүй шүү гэдгийг хэлж байна. Нэг бүтэн үе, за магадгүй 2 үе тэгчлээ. Одоо яах вэ гэдэг энэ асуудал яригдана гэсэн үг. Магадгүй өнөөдөр маш олон одоо ингэ тайван амьдарсан улс орнуудын дотор болж байгаа янз бүрийн завхарлын тохиол та нар өнөөдөр мэдээлэл сонсдог баг тийм. Ялангуяа барууны орнууд, эзнээсээ иргэсэн ард түмнүүд яаж юм өнөөдөр нөгөө нэг гэрлэлт гэдэг тухай юу ч мэдэхгүй болцсон. Ээж аав биш, аав гэдэг гэр бүл. Ээж гэдэг гэр бүл байх юм биш. Иймэрхүү замаар бид нар ингээд хэрэг удаан явах юм бол Бурхан яг юужилсан тариагаар гэж тухайн үеийн одоо хэлгээр хэлж байна л да. Маш хүн дээр та нарын дээр дарах болно. Олон янзын одоо ачаа, олон янзын дарамтууд та нарын дээр ирэх үед ирнэ гэсэн ийм одоо санаагаар хэлж байгаа. Тэгээд 14 дугаар ишлэл дээр тэр үед та нарын юу болох вэ? Шалмаг нь хурдлавч ис зайлна, чадaltaй хүч ис сэлбэн, баатарлаг намаа ис аврам, нум атгагч нь үлдсэн, хурдан хөлтөн ис зайлна, мордмонч амиа үл аврам, хүчтэнгүүдийн мэдршгүй хүртэл тэр өдөр шалтан зуртна гэж эзэн тунхаглаж байна. Өөрөөр хэлбэл эзэн хэрвээ бидний эсрэг ямар нэгэн зүйлийг зөвшөөрөх юм бол биднэрт найдвар байхгүй шүү гэж. Гэсэн ийм санаагаар хэлж Амос төгөлд хэлж байна. Эзэн та нарын дээрээс дарах тэр үе эхлэвэл энэ буцах болно гэж. Нөгөө өнгөрсөн хойно нэргсэн хойно хашгирав гэдэг нэг үг байдаг шүү дээ тийм ээ. Нэргсэн хойно хашгирав гэж. Нэрх гээд байна шүү, болохгүй байх гээд байна шүү. Димийл болон шүү гэж хэлээд тахад хийдэг. Хүүхдүүд заримдаа битгий хүр гэсэн юм битгий хүр гэх тусвал хүрх гээд идэг шүү дээ. Энэ халуун түлгэн гэж ахад хүрх гээд идэг. Тэгээд хүрчээ дараа нь яах вэ? Нэргсэн хойно хашгирав гэчээр бол хадлаа майлаа болдог. Би санд энэ жоохондоо энэ тогны юу ч тэр үед одоо бас нэг замбрааг л байж дээ. Одоо энэ азиатикууд нийл байдаг байсан шүү дээ. Бас хонх 220-аар ажилладаг байсан тэр үеийн хонх. Тэгээ зарим хонхнууд ч нөгөө нэг утас нь ил болцсон мэдхгүй. Тэр чинь зүгээр стандарт димитлээ олон удаа зохиолж ирсэн. Тэгээд би албаар санд юм хайч ч нэг юм нэг азиатик руу хийж буудуулж байна. Үсээ босдоо хайж иж үлээ. Тухайн үед гих мэтлэгийн энэ заримдаа ийм юм хүмүүсийн амьдрал одоо тохиолддог бид нар мэддэг. Бурхан яг энэ ард түмэнд яг тэгж хэлж байна. Израилаа удахгүй дээрээс чинь том тэрэгтэй тариа гэж өөрөөр хэлбэл маш хүнд зүйл, маш хүнд туухай та нарын дээр ирж байна. Буух гэж байна. Дамтлах гэж байна. Энэ үед та нар яаж чадахгүй болно шүү. Ямар ч хүчтэй байсан, ямар ч мундаг байсан шалдан зогдох болно гэж. Гэсэн ийм зүйл хэлж байна. Энэ анхааруулгыг та нар авахгүй мó гэж. Өнөөдөр маш олон Христэд итгэгчтэй пасторууд нь нар дандаа хэлдэг. За энэ дэмий байх шүү. Бити ингэж залбирая. Библийг унш. Тийм ээ. Зулаандаа явъя. Эсийн бүлгээ хий. Эзний заасан өдөр тутмын тэр зааварчилгааг сонсож амьдрий. Өөрийнхөө хүслээр бити яваа. Энэ дэмий байдгийн өөрт чинь хэрэггүй. Гээл байхад
өөрийнхөө замаар явсаар л байдаг юм хүмүүс. Тэгээд дараа нь яадаг вэ? Ста би бая гэдэг үг орж ирдэг. Яг ингэж хийж. Тэгээд дараа Израильчуудад ингэж анхааруулаад та нар зүгээр одоо анхааруулж байгаа юм биш. Дөрөвдүгээр одоо ирээдүйд бүлэг дээр ингээ харах юм бол 4-6 дээр юу гэж хэлсэн? Бүх газар чинь хүнсний хачигдал өгсөн гэж. Бурхан өөрөөр хэлбэл багаар тэднэрт ингээд мэдрэмж өгөөд ирсэн. Болохгүй шүү гэж. Хүнсний хачигдал. Уг нь цэцгэлэн хөгжиж байгаа болсоо маш гоё одоо нийгэм байдаг. Гэтэл хүнсний хачигдал жоохон болоод идэг. Ямар сони юм бэ гэж. Тэгээд дараа бороог би татсан. Дараа нь би бороог иш явуулсан. Дотор бүлгийн бороо хэсэг нь хатсан. 9-р эшлэлдээ гангийн салхи хөх цөөлзөгсөн. Тэгээд дараа нь чидуумуудыг чинь авгалдаа цолимсон. Тэгсэн ч гэсэн та нар над руу ис иргвэ гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл Бурхан бас дахиад өгöd ирсэн. 10-р эшлэлдээ тааны дунд би гамшиг илгээсэн. Илдэр хятсан. Танай хоорондын өмхий самхаг би хамгийн чинь үгэнд жигсэн. Над руу та нар эс иргвэ гэж. Өөрөөр хэлбэл таны амьдрал Бурхан өөрийнхөө байгаа шүү. Өөрийнхөө мотрыг мэдрүүлээд ирсэн. Амьдралд нь баг. Тэгтэл юусаа хараагүй. Сүнслэг хараан сохорцсон. Мэдээж хэрэг бид бүх зүйлийг ингээд одоо Бурхан л тэгж байгаа байх. Эсвэл чөтгөл тэгж байгаа гэж бодох аргатай биш үү? Бид нар өөрсдөө албаар хамарлуугаа хадаас чигчүүл яах вэ? Энэ чөтгөл хийж байгаа ажил биш. Би өөрөө л хийж байгаа ажил шүү дээ, тийм ээ. Бурхан хийж байгаа ажил биш. Гэхдээ л бидний амьдрал хэрвээ ямарваа нэгэн зүйл бүтлэхгүй байгаад байна. Болж өгөхгүй байгаад байна. Ингээд ерөөсөө босгийн хазгаа гэдэг л тийм. Ингээд яваад ах юм бол бодчихтой зогсоод үний чидэ байж та энэ Бурхан надад нэг юм хэлээд ах шиг. Миний амьдралын ийм үйл явдлуудаар эдгээр Бурхан дандаа тэгдэж гисэн ийм зүйл төр болж ирсэн. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн эдгэрийн амьдралын дотор тийм зүйл бас тохиолдох боломжтой. Бурхан өөрийнхөө хүмүүстэй ажилдаг, сахилжуулдаг, тодорхой зүйлийг сануулдаг, өөрийнхөө үгийг сануулдаг ялангуяа. Гэтэл тэрийг ингээд сонсохгүй ингээд яваад байвал тэгээд хэлж чинь Амос энэ 12 дугаар ишлэл 4:12 дээр. Тэгэхээр Израиль би чамд ингэ үйлдэн. Би чамд ингэх учраас Израиль Бурхантайхаа уулзахдаа бэлтгэдэг гэж хэлж байна. Энэ зүгээр гоё уулзалтын тухай ярьхгүй шүү. Бурхантайхаа уулзахдаа бэлтгэж гэж хэлж байна. Тэгээ ямар уулзалтын тухай ярих гэж байна? 4 дугаар ишлэл одоо бүлэг дээрээс нь хаашаа харах юм бол энэ ч одоо 4 дугаар ишлэл гэсэн. Учир нь Израилийн гэрийг эзэн инхүү альдж бод. Хай намайг тэгвэл амьд үлдэнэ гэж. Өөрөөр эзэнтэйг уулзах гэж амьд үлдэхгүй байх боломжтой шүү гэсэн ийм одоо анхаарал тавьж. Та нар бэлэн бай одоо эзэнтэйг уулзах шүү гэж. 14 дугаар ишлэлээс харах юм бол хай ёрын муу бус сайныг хай тэгвэл амьд үлдэнэ. Өөрөөр гарцын зааж өгч байна одоо. Амос. Хэрвээ чиний итгэлийн амьдрал чинь ингээд нэг юм өөрөө тавих гэхээр нөгөөх нь нураад байвал яах ёстой вэ? Өөрийнхөө зүтгэж авах уу? Эсвэл яах вэ? Сайныг хай. Бурхан эзнээ хай гэсэн ийм санаа хэлж байна. Тэгэх юм бол амьд үлдэн таана. Анарын зөв нь юу вэ гэдэг зөвхөн Бурханд байж байгаа. Өөрөө тэрийг хийхгүй байна. Өөрөө зөв хийгээд Бурханд таалагдах гэж болох хэрэггүй. Та нар Бурханд юу нь зөв байна гэдгийг олж хай. Юу нь зөв гэж тооцохдох вэ гэдгийг олж хай гэж 17 дугаар ишлэл дээр муу хүчин яд сайныг хайл. Даман хаалган дээр шүүхийг тогтоо энэ нөр шударга гэсэн утгаар хэлж байгаа. Даман хаалган дээр шүүхийг тогтоо гэж. Тэгвэл төв төмдийн эзэн Йосефийн үлдгэстэд нэгүсэнгүү хандаж магадаа гэж. Өөрөөр хэлбэл та нар одоо ингээ болохгүй бүтэхгүй нэг юм одоо тань буруу өргөдсөн юм шиг яваад байвал яа гэсэн үг. Эзнийг хай гэсэн. Та нар эзнийг хэрэглэе. Есүс өөрөө юу гэж хэлсэн? Надаас өөрөөр Бурхныг таних боломжгүй. Өөр зам. Бурхантай харагдах боломжгүй. Тэрээс өөр зам энэ байхгүй. Өөрөөсөө тэр стандартыг, тэр замыг, тэр зөвийг хайх боломж байхгүй бид нар. Өнөөдөр бид нар магадгүй олон жил одоо буддийн сургаалыг олон жил одоо сонсоод ингэж учраас заримдаа бид болж өгөл өөрөөсөө тэр сайныг хайх гэдэг.
Миний дотор ямар нэгэн сайн байна уу гэж. Энэ сайнны тухай ярихдаа бид нар зүгээр л хүнд өглөг өгөх ч юм уу эсвэл сайхан сэтгэл гаргах энэ сайнны тухай яриаг Бурханд тааламжтай сайнны тухай ярьж байгаа. Юу нь яг энэ ертөнцид зөв буруу гэж нэслэгдэхгүй гэдэг тэр зөв сайн буруугийн тухай ярьж байгаа. Тэгээд зарим Христ итгэж хүмүүс стандартаа заримдаа буруу газар тогтоосон байдаг. Өөрийн мэдлэг ч юм уу эсвэл хин нэгэн мундаг мэдлэгтэй хүн дээр стандартаа тогтоосон. Пастортаа ч юм уу эсвэл багштаа ч юм уу эсвэл тэр байтугай өөрийнх нь улс төрийн намда хамгийн зөв нь байна гэж боддог. Эсвэл тэр зүгээр улс төрийн удирдагчдад хамгийн зөв нь байна гэж боддог. Эсвэл өөрсдийнхөө тогтоосон хууль тогтоомжийн дотор хамгийн зөв нь байна гэж заримдаа боддог. Гэтэл тэрнээс дээгүүр таалагдах ёстой нэг хууль тогтоомж байгаа юм заримдаа мартдаг. Бурхны хуучин гэрээр шинэ гэрээр Есүс Христ. Тэгэд та нар үүнийг илэрхийлэхгүйгээр өөрөө угаасаа тэр стандартаа олж авах боломж байхгүй. Өөрийн асуудал болохгүй болоод байна гэдэг юм бол цуглаанаас олон зүхтаад яваад байгаа хүмүүс байдаг. Эзнийг хайж илэрхийлэхээс илүү улам алга болоод улам зүхтаад улам болохгүй байна. Би яаж бусдын нүрийг харах юм гэж ингээд зүхтаад яваад байгаа хүмүүс. Израилийн арданд тэгээд мэдээж бид бүх одоо бүлгүүдийн бүгдийн нарийнчлан ярих боломжтой. 7 дугаар ишлэлээр бүлэгдэрс гарах юм бол Амос тэднэрт чухал зүйлийг хэлж байгаа. Би үзэгдэл үзсэн. Энэ үзэгдэл 3 янзын зүйл들 дотор байсан гэж. За энэ 7 дугаар бүлэгтийн эхнэр энэ хэлж байна. Бурхан надад ийх үзүүлсэн. Харагтун. Хаврын мургад соёолж эхлэхэд би зарцаан зургийг бий болгож байсан. Тэр зарцаан зургийг бий болгож байсан. Бурхан. Харагтун. Хаврын мургад хааны хадлангийн дараа байв. Тэд газрын нохоо гэдэж дуусах агшинт бий. Эзэн Бурхан өршин сойрох. Яаков өчүүхэн тул хэрхэн зогсох вэ гэв. Эзэн энэ тухай бодлоо өөрчлөн энэ нь бүү болов гэж эзэн айлцсан. Өөрөөр хэлбэл нэгдүгээр одоо үзэгдэл нь юу байсан гэхээр зарцаа сүрэг байсан. Хэрвээ бид нар Явал номыг хэрэг санаж байгаа зарцаа сүргийн тухай гардаг шүү дээ, тийм ээ. Энэ бол аюултай. Тийм ээ, тэр үеийн одоо газар тариалан амин амжиргаар бүр мөсөн бол үгүй болох юм аюултай зүйл. Яг үзэгдэл ийм юм болоод яг ирэх гэж энэ Израиль дээр ирэх гэж ингээд харангуйтаа Амос яасан гэхээр Бурхан нь баяа битгий тэгэж Яаковын гэр бүл гэж өчүүхштэй яаж энийг тисэх юм бэ гэсэн ийм одоо байлаа байсан. Израилийг Яаков гэж дуудаж байгаа та санаж байна уу? Яаков гэдэг одоо өвөг Есүс шүү дээ. Мөн үү? Яаков шүү дээ. Яаков Бэтэлд Бурхантай нөгөө байлдаж байгаа. Израиль гэдэг нэр авсан санаж байна те. Тэгээд Израилийн гэр гэж хэлэхээс илүү Яаковын гэр гэж хэлсэн. Израиль гэж солигдохдоо Яаков өөрөөр Бурханы хүн болж ирсэн. Бурханы дагуу шударгаар амьдрах ийм одоо зүйл ирсэн. Харин Яаков байхдаа бол тэр бол зэлтэн байсан. Хуурч байсан. Зэлжин байсан. Ахыгаа уурсан. Санаж байна уу? Тэр бол Бурханы хүртэл хуурах гэж ойлгож байгаа. Харин Израиль бас. Тэгээд энэ дээр ганц энэ үгээр ялангуяа Амос үгч энэ Яаков ч өчүүхштэй өөрөлдвөл энэ Израиль нөгөө буцаад хуучин байранда очсон байгаад буцаад нөгөө зэл буруу бурхангүй юм амьдрал дээр ирсэн. Тэгээд Амос Бурханаас гуугаад одоо Бурхан зогсоосон тэрийг нэгдүгээр үзэгдэл дээр. Хоёрдугаар үзэгдэл дээр юу гарсан? Тинч галан хатар дуудаж байсан. Бурхан өөрөө одоо Адам борох шиг тэгтээ дан галаад шүү дээ, тийм ээ. Тийм үзэгдэл үзэж байгаа. Тэгээд тэр гал их оёоргүй үнийг шатааж тариалангийн газарч төмөрдөж эхэллээ. Тариалангийн газар гэдэг бол ерөөсөө тэр хүмүүсийн амьдрал, тийм ээ, гол оршин тогтнох амьдрал. Тэгэхэд би эзэн Бурхан өршөөн сойрох Яаков өчүүхэн тул хэрхэн зогсоох вэ гэж хэллээ. Эзэн энэ тухайд бодлоо өөрчлөн энэ нь бас бүү болог гэж эзэн Бурхан айлтлаа. Энд эзэн Бурхан бодлоо өөрчлөн гэж хэлж байгаа юм. Өөрөөр хүмүүсийн залбирал, бидний залбирал Бурханаас ирэх тэр шийдэглийг холдуулах хүчтэй гэдгийг ойлгох.
Бурхан заавал биднэрт тэр сахилчуултыг, тэр хүнд нөхцөл байдлыг, тэр олон санаалгуудын эцсийг нь хүртэл өгөх шаардлага байхгүй. Бидний залбирлаар Бурхан бидний амьдралд олон зүйлийг өөрчлөх боломжтой. Бид нар зүгээр нэг юм статик буюу хөдөлгөөнгүй зүгээр юм компьютер шиг Бурхантай харьцаж байгаа биш. Тэр зүгээр юм бичигдсэн юм хуйлтай юм нэг юм коннектор дарахтай нэг юм болчтой. Тийм Бурхантай бид харьцаж байгаа. Энэ бол яг хүнтэй харилцаатай Бурханы тухай ярьж байгаа. Энэ ертөнцийн бүтэсэн дээр агуу их оюун ухааны тухай ярьж байгаа. Хүнтэй харилцдаг. Өө тийм үү. За тэгвэл би жоохон хүлэе. Шинийг ингэж гэж харилцаж байгаа яг адилхан. Гэхдээ хинч Бурханыг хуурч чадахгүй гэдгийг бол бид нар мэдж байгаа тийм ээ. Панаалтаад Бурханыг ингээ гадаа оруулчихна гэж танаа мэдээ бодоо. Тийм бол байх. Нөгөө талаар бидний төлөө залбирагч хүмүүс байх нь ямар чухал вэ гэдгийг гэж харуулж байна. Амос Израилийн ард түмэнд ирж байгаа тэр аимшигтай зүйлийг хараад өмнөөс нь тийм ээ гуйсан Бурханаас. Энэ яаж бид дийлэх юм бэ? Хэцүү байна гэж. Нэг талаар бид нар ч гэсэн өөрсдөө яг Амос шиг адилхан юм зуучлан залбирлагчд байх хэрэгтэй. Бид нар бүцээ дөрвөлт залбирдаг дэлхийн төлөө байл те. Ус үндэсний төлөө энэ чинь зүгээр нэг хийж байгаа зүгээр нэг үйлдэл биш. Энэ бол жинхнээсээ Бурханы тэр үйлдэлийг бид нар гойж эсвэл болиулж байгаа ийм чухал үйлдэл байх нь залбирлал. Нэг ажил. За гурав дахь энэ харагдаж байгаа үзэгдэл байгаа. Энэ бол их сонирхолтой үзэгдэл байсан. 7 дугаар шүтээс асуусан. Тэр надад инх үзүүлсэн. Харахтун. Эзэн тэгшлүүртэй хэрмэн дээр мутраа тэгшлүүртэй зогсож байлаа. Мутраа тэгшлүүртэй зогсож байлаа. Эзэн надад Амос чи юу харж байна гэхэд би тэгшлүүр гэв. Тэгэхэд эзэн харахтун. Би өөрийн ард түмэн Израилийн дунд тэгшлүүр тавих гэж байна. Би тэднийг цаашид хэлтүүлэхгүй. Исаакийн өргөлийн өндөрлөгүүд үзгүүлж Израилийн ариун газрууд нурангуулна. Би Ербаумын гэрийн эсрэг илттэй босгох болно гэж хэлсэн. Өөрөлдөө 3 дахь иш үзүүлэлтээр Бурхан бол яг энэнийг бол би үйлдэл гэж. Энэ тэгшлүүр гэж юм. Энэ бидний тэгшлүүр гэж хэлдэггүй юу? Барилга дээр хэрэглэдэг юм байна. Утас доорны юм руу хүндрүүлэгчд хийгээд тэгээд ингээд ягсаар газрын татах хүчнээр яг 90 градус доошоо тэгшгэн байшин барихтаа ингээд топи үрж байгаа хүмүүс ингээд болондоо хийгээд яг тэгшгэн үрж байгааг ингээд тэрүүгээр хэмждэг. Бид нар нүдэрээ ингээд тэгшгэн шиг харж байгаа боловч яг тэр тэгшлүүрийг бариад ингээд харах юм бол ер нь дэлгий байдаг. Тийм бид нар заримдаа бусад юмтай харьцуулж нөгөө тэгшгэн үгээ гэж боддог. Харин яг Бурханы тогтоосон тэр нөгөө газрын татах хүч бол яг 90 градусаар байдаг. Тэгээ тэрийг тэгшлүүр гэж хэлдэг. Яг доошоо цэвэр унжиж байгаа тэр юуны даа. Өөрөөр хэлбэл яг тэр шугам энэ тэгш ийм болохын тулд би яг тэр тэгшлүүрийг бариад та нар руу очиж та нарыг тэгшлэх гэж хэлж байгаа. Өөрөөр хэлбэл та нарыг санаж энэхүү гажууд үеийнхэн гэж хэлжсэний санаж байна Есүс. Өөрөөр хэлбэл энэ гажууд үеийнхэн гэдэг нь дандаа тэр нэг тэгшлүүр ерөөсөө тэр ийм тэгшлүүр дотор байх ёстой тэр тэгшхэн байдлаа алдсан гэсэн. Өөрөөр мурын хазгай янби гэсэн юм байна. Энэ гажууд үеийнхэн гэдэг даа гэж. Тэгээд эзэн яаж юм гэхээр Израилийн ард түмэнд тийм тэгшлүүр барьж хүрээд тэднийг тайлж хайна. Тэгшлэх болно гэж. Өөрийнхөө замдаар гаргах бүх арга хэмжээг сахилгаж болно шийдэх. Тэгээ мэдээж хэрэг энэ бас нэг талаар юу гэсэн үг гэхээр нөгөө эзний өдөр нэгэн өдөр тэр Ассирийн ард түмнийг булан эзлэгчтэй эзэн зөвшөөрч Израилийн ард түмнийг аимшиг тайлаар булан цөлмөж газар нутгийг нь дээр нь эзэлж тэдний ард түмнийг нь нутгаас нь цөлмөж авч явсан ийм аюултай үйл явдлын тухай чи ярьж байгаа. Өөрөөр бидний амьдралын гол стандарт нь юу вэ? Бурхан. Тэгшлүүр. Тэр тэгшлүүр бол өөрөө Бурхан өөрөө.
Заримдаа хүмүүс өөрийнхөө зохиосон юм дэндүү итгэсэн байдаг. Энэ бол ийм ярих хэрэгтэй. Магадгүй философч. Логичн гэдэг нь логик дуртай хүмүүс. За магадгүй хууль дүрэн тогтоогч. Магадгүй өөрсдийнхөө ёс суртахууны өндөрлөлт ирсэн гэж өөрсдөө тооцдог зарим хүмүүс өөрсдийнхөө тавьсан стандартыг гол стандарт гэж заримдаа боддог. Бид нар өөрсдийгөө өөрийнхөө амьдралын стандарт гэж заримдаа боддог. Би юу гэж бодож байна? Би бол юм хүн биш. Би тэгдэг. Би бол ийм гэж олон хүмүүс ярьдаг. Бид нар бүгдээрээ л тэгж ярьдаг. Харин бид нэг зүйлийг дандаа ойлгох. Бурхан бол тийм биш. Бурхан бол ийм гэж ярьж суулгдаг гэсэн. Бурхан бол тэр гол тэгшилдэг нь болохоос бид нар амьдралын гол стандартанд биш. Тэр од гаригийг, сар нарыг тавьсан тэр бурхан ямар ч алдаагүй тавьсан. Тэр бурхан энэ дэлхийг гайхалтай бүтээсэн тэр бурхан бол гол стандарт. Тэр бол дэндүү өндөр стандарт. Тэр бол маш цэвэрхэн яг гол стандарт. Тийм стандартаа бид нар алдах юм бол нөгөө нэг нь одоо Израилийн ард түмэнд тохиолдод байгаа юм Амосын үг бид нар өнөөдөр хэрэгтэй болсон гэсэн. Хэрвээ бид нар өөрсдөө Христэд итгэлийн амьдралтай амьдарж байгаа хүмүүс гэж тооцоод харин Бурхны тэр тэгшлүүрээр өөрөлдөө Есүс Христийн ёс суртахуунаар анаа хөршөө хайр, дайснаа хайр, бие биенээ хайр гэсэн энэ стандартаар хэмжүүл болохгүй байх юм бол бидний бусад ямар ч стандарт сонирн биш. Яг ямар ч стандарт бидний хүмүүсийн зохиосон стандарт Бурхны одоо тавьсан тэр стандартад хүрэхгүй. Өнөөдөр Бурхан аавынхаа хүн дэлхийг мартцсан. Тэгээ дандаа байгаль ихээ шүтдэг. Тийм ээ. Байгаль ихч гэжтэй. Байгаль бол их биш шүү дээ. Тэр бол бүтээл. Тэгээд маш олон одоо Христ итгэж хүмүүс өөрсдийнхээ амьдралыг заримдаа буруу зүйл дээр тэгшилдэг. Энэ ийм байх хэрэгтэй. Яг л нийгэм надад энэ зөв гэж хэлж байна. Энэ хуулийн дагуу зөв шүү дээ. Яг гэж. Гэтэ бид нар олон зүйлийг хуулийн дагуу маш олон хүмүүс хулгай хийдэг. Өнөөдөр Америкт юу болж идэв? Хуулийн дагуу зөндөө хулгай хийсэн хүмүүс гарч ирлээ. Тийм. Трампын одоо гаргаж ирсэн одоо шинэ юугаар олж байгаа одоо хуулийн дагуу хүмүүс хүн авч байна. Хуулийн дагуу хүмүүс одоо ихэн гидсэнд байгаа хүүхдийг авч байна. Эцэг авах үстэй. Энд нийгмийн тогтоосон хууль яг тэр Бурхны стандарт бол биш гэдгийг заримдаа бид анзаардаг. Тийм учраас Галат номд бичсэн захидлаа Паул юу гэж хэлсэн? Хэрвээ та нар ариун сүнсний эдгээр үр жимсүүд ингээд хэрвээ дах юм бол ямар ч хуулийг зөрчихгүй гэж хэлсэн. Монгол улсын хуулийг дэлхийн ямар ч улсын хуулийг зөрчихгүй юм байна. Тэгэхээр Христ итгэх хүмүүсийн амьдрал зүгээр Монголын хууль дадаг сайн нэгэн байхаас бүр дээгүрх ийм стандартны амьдралын тухай ярьж байгаа шүү. Тийм ээ. Ажил дээр очиод Бурхны хуулиуд Монгол улсын иргэний хуулийг ч гэсэн дарж чадахгүй тийм. Тэгснэ зүлэн дээр яриад амар мундаг болоод байхыг Бурхан бол зөвшөөрдөг. Тийм ч учраас тийм ээ Амос гэдэг ийм одоо ишвжүүлэгчтэй заримдаа бидний амьдрал явуулдаг, хийдэг. Нөгөө ойлгох хүүхдийн юу гэдэг вэ? Урдах өдрөөс умцдаа гэж үгүйдэг шүү дээ. Ягаад ийм явдал болж байгааг энэ Амос хийж. Тийм учраас өнөөдөр Христэд итгэгч хүмүүс бид нар өөрсдийнхөө амьдралыг бас одоо ингэ бодох хэрэгтэй. Миний амьдрал өнөөдөр юу болж байна? Эдгээр бүгд зүйл харааж ин зүгээрээ болж яагаад ийм донцгонтой, яагаад ийм болохгүй, яагаад ийм ерөөсө санснаар би болохгүй ингээд дандаа иймэрхүү байгаад байна. Бурхан надад ямар нэгэн зүйл хийж байгаа юм биш үстэй гэж. Тэр хийж байгаа зүйл нь юу? Амосих бол танад үннийг, зөвийг, сайныг хай, муу ёрыг бол танад жигш. Тэгнэ гэсэн чи яг юу гэсэн үг юм бэ? Тэгэхээр Бурханы тэр стандарт нь юу вэ гэдгээр өөрийнхөө амьдралыг хэмж, бити өөрийнхөө хэмж, бити өөр хүнийхээ хэмж, бидний бусдынхаа ямар нэгэн зүйлээр бити хэмж. Библи яг юу гэж хэлсэн бэ гэдгээр хэмжээ гэж. Есүс яг юу гэж хэлсэн бэ? Хэмжээ гэж. Амен. Өдөр автисны зэлбэрийг. Бурхан Тэнгэрлэг эзэн минь баярлалаа.
шийдвэрлэгчдээр дамжуулан Израилийн ард түмэн сануулсан шиг бас бидний амьдралд ч гэсэн олон зүйлийг сануулж өгчсэн баярлалаа. Тэгээд өнөөдрийн үгээр дамжуулан сануулсан бидний амьдралд бүр тодорхой асуудлууд хэзээ бидний таны стандартаар бид нар хэмжиж тэр хэмжүүрт тэр шалгуурт яг таарсан байхын төлөө бид нар амьдрахыг хүсэж байна хэзээ үйлдэхийг хүсэж байна. Тэгээд та бас тусалж өрөөж үүсэж өгч эзэн. Энэ бүгдийг Есүс таны нэрээр хүндэрлээ. Амен.